편지 묵쇼. За түр уянгаа гишүүний хэлсэнтэй би бас санал нэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр эрэлтийг бий болгох нь бол үнэхээр чухал асуудал болсон байгаа. За 30%-ийнхаа урьдчилгааг төлөх чадвартай хүмүүс энийгээ төлөөд бүгд орон сууцтай болчихсон. За одоо 10% урьдчилгаа төлөх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол нэг 20-30 мянган иргэн мөн одоо байраар хангагдах бах. Ингээл нэг 10%-ийнхаа урьдчилгааг төлөх чадвартай нууд дуусчихнаа. Тэгвэл энэ ажлын байранда тогтвортой ажиллаа хийж байгаа. Цаашид тэтгэврт гартлаа тухайн ажиллаа хийж л байдаг. За энэ хэсэг бүлэг хүмүүс бол энэ төрийн үйлчилгээний албан хаагчд байдаг. За энэ бол сургуулийн багш, цэцэрлэгийн багш, эмч, совилогч, цагдаа нар байдаг юм байна. За энэ хүмүүс бол одоо сургуулийн багш, цэцэрлэгийн багш нийлээд 40 мянган төрийн албан хаагчд байна. Эмч, совилогч нийлээд мөн 40 мянга орчим байна. За цагдаагийн албан хаагч 15 мянга гээд ингээд нийт бол 100 мянган ийм төрийн үйлчилгээний албан хаагчд байна. За энэ хүмүүс бол ихэнх нь өнөөдөр орон сууцтай болж чадаагүй байгаа. Чадаагүй байгаагийн гол шалтгаан юунда байна вэ гэхээр дундаж цалин 500 мянгаас нэг 700 мянган төгрөгийн цалинтай. Энэ цалингаараа бол хизээж хуримтлал бий болгож чаддаггүй учраас байрны урьдчилгаагаа бол төлөх чадваргүй байгаад байгаа. За энэ 100 мянган хүнийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр бий болгох шаардлагатай байгаа. За энэ хүмүүс ямар нөхцөлд орон сууцныхаа төлбөрийг эргүүлээд төлчих боломж үүсэх вэ гэхээр за мэдээж нэгдүгээр урьдчилгаа төлбөр төлөвлөхгүйгээр орон сууцтай болгох. За хоёрдугаарт нь сар бүр 350-аас 500 мянган төгрөгийн ипотекийн зээлийнхаа төлбөрийг нь хийх тийм нөхцөлийг үүсгэх. За метр квадрат нь 900 мянгаас сая 200 мянган төгрөгийн үнэлгээтэй ийм орон сууцыг бий болгох. За тэгээд төлөлтийг бол 15-аас 20 жилдээ төлж дуусгахаар яг ийм хөтөлбөрийг бий болгочих юм бол энэ 100 мянган хүнийг бол ажлын одоо орон сууцтай болгох бүрэн боломжтой байна гэж харагдаж байгаа. За багш, эмч, цагдаа бол сургууль төгссөн цагаасаа ахуулаад багш нь багшийнхаа л ажлыг хийдэг, эмч бол эмчээл хийдэг, цагдаа цагдаагийнхаа л ажлыг хийдэг. Хизээч мэрэгжлээ сольдоггүй тэтгэврт гартлал энэ ажлаа хийсээр л байдаг ийм хүмүүс. Ийм учраас бол ажлаасаа халагдчихна, одоо орон сууцааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдэг асуудал бол энэ хүмүүстээр хизээч гардаггүй. Тийм учраас энэ хүмүүсийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр бий болгоод одоо яг энэ дараачийнхаа орон сууцжуулах томоохон үйл ажиллагааг энэ чиглэлдээ эрэлтийг бий болгох нь маш чухлаа. Тэгээд энэ хууль дээр энийг бас бодолцож оруулах нь чухал шүү гэдгийг хэлмээр байна. Дэмжиж